Өнөөгийн хятад улсын газар нутагт жав хэмээх төрт улс оршин тогтнож байх тэр үед Эдвэгийн энэтхэг улсын газар нутагт байсан Махажана Падас хэмээх улстай эхэллэн номд төрийн соёл иргэншилтэй нүүдэлчид амьдарцгааж явлаа. Хятадын цагаан хэрмийг анх барьж эхлэхээс 100 гаруй жилийн өмнө болсон үйл явдлаас та бүхэндээ хөөрнөх гэж байна. Бурхан багшийн одоо хоёр шав бий. Монгол живо шайрын буугаад нэг нь одоо өвчөр дүртэй, нэг нь залуутар дүртэй. За залуутар дүртэй байдаг энэ зүүн дорн байдаг энэ шав бол олонтой. Ред хувилгааны манлай Монгол живээр өөд болсон аав ээжийн хэн ачийг хэрхэн хариулахаа бясалгасаар дайснаа дарсны хутагт хүрэн аавыгаан олж уулзахаар явлаа. Орд төрөлдөө хураасан буйнаараа Эсэрвагийн ариун оронд хаан болон мэндэлсэн аавтайгаа очиж уулзахад аав нь ээсэн нүгэл хэлэнцийнхээ үрээр ээж чинь амлашгүй тамд унан зовлонгоо эдэлж байгаа хэмээлээ. Ээжигээ тамаас чөлөөлөн сайн төрөл даваачиж ачийг нь хариулахаар Монгол живээр амлашгүй тамын орон руу явжээ. Амлашгүй тамд ирэхэд бэйдээ 360 төмөр хадаас зоолгуулсан ээж нь яолн цорхирч байлаа. Амлашгүй тамд ээж нь яолон гасалсаар амлашгүй тамаас ээжигээ чөлөөлөхийн тулд Монгол живээр Судрын аймгийг ихээр бичиж түгээлээ. Хүү Монгол живогийнхаа хийсэн буйнаар ээж нь тамаас чөлөөлөгдсөн ч урд төрөлдөө хийсэн хэлэнц нүглийн хэн ирэхээр бэрд болон өлсөхгүй ундаасахгүй зовлонг эдэлж байлаа. Өлсөж ундаасан ээждээ Монгол живээр аршаан ус халбагдан өгөхөд ууж чадахгүй эрхэнд ээж нь эхэд хэлэгнэн амнаасаа галаар турглаа. Өөрөө ууж чадахгүй мөртлөө үгээсээ усаа хармлан хэлэгнэх ээждээ Монгол живээр төрүүлсэн үрээсээ ус хармлаж байгаа юм чинь та үрд бэрд хിവэрэл байх болно хэмээсэнд ээж нь эхэд гимшин сэхэрч уснаас ууж чадаад тэр дороо өглөө. Бэрдээсээ танилан нохой болж мэндэлсэн ээж нь үгээ таньж очин хормойтоход ээжигээ таньсан Монгол живээр эхэд энэрэн уйллаа. Монгол живээр хутагт бодсадва нарыг чуулуулан Судрын аймгийг тасралтгүй 49 хоног уншуулснаар ээж нохой нь өглөө. Ээж нь нохой төрлөөсөө танилан гэрэлт хэмээх ертөнцийн орноо нэгэн хүмүүний охин болон мэндэлснийг мэдсэн Монгол живээр Бурхан багшийг тэргүүн дээрээ өргөн тэр гэрэлт ертөнцөд очиж
дээдийн номыг 7 хоног номлуулснаар хүүгэн таньсан ээж охин тэрвэр эхэд сүсгэлэн биширч мөргөн залбирснаар Эсеруагийн ариун орноо дэвшжээ. Ийхүү ээжигийн амлшгүй Томас чөлөөлөн Эсеруагийн ариун оронд хүргэж өгөн хаан аавтайгаа учруулж ээжийнхээ ачийг хариулсан Монгол живүүвэр эргэн замб твдэ бууж ирэн Бурхан багшийн дээдийн номын үлийг дэлгэрүүлэлтсэн түүхтэй. Монгол живүүгийн ээжийнхээ ачийг хариулсан энэхүү түүхэн үйл явдлаас хойш 1100 гаруй жилийн дараа Хятадын тан төрийн тансан лам тэрвэр хутагтын орноос Бурхан шүтэн дээдийн ном судар тэргүүтнийг тан улсдаа залан авчрахтаа Монгол живүүгийн дээрх түүхийг өгүүлсэн дуурилгыг мөн авчирсан байдаг. Монгол живүүгийн ээжийнхээ ачийг хариулах энэхүү үзэл санааг тан улсынхан авахдаа Монгол живүү гэдэг нэрийг мулиан болгож ханзалсан бөгөөд энэ ханзыг хожмоо монголчууд молом тойн хэмээн өгчлэн буулгасан. Хятад хэлэнд орчуулгадтай бол мулиан гэж орчуулагдсан. За ингээ хятад хэл дээр орчуулагдсан энэ ном бол явсаар монгол хэлэнд бол хятадаар дамжиж одоо монгол хэлэнд орчуулагдаад ингээд бол энэ молон тойны тухай эртнээс мэддэг болж. За Юан гүрний үеэс энэ бол одоо ордонд жүжиг дуур болж тавигдж байгаад хожим бол Монголын одоо хаадын ордны дэг сургууль халахын нутгаар шилжих үед бол Сэцэн хааны ордны одоо ордонд энэ зохиолууд очиж өнөөдөр хүмүүс мэддэг байж. Эхрид хувилгаант молом тойны эхийнхээ ачийг хариулсан тууж бүлгээ хэмээх судраас сүсгэлэн молом тойны майн хөгжөөх өв соёл Монгол даяар өрнөн дэлгэрсэн юм. За тэгээ энэ майныг яг хэдийн үед хэн зохиовоо гэвэл одоогоос 400 жилийн өмнө буюу 1610-ад оны үед бол халахын Маха Самади Сэцэн хаан шолоо увшигж хэлдэг. Энэ хүн бол зохиосон байна. За энэ хүн яагаад зохиох болов гэхэлэр тэр үед бол шолоо Бурхны шашныг хүлээж аваад увшигдэг цол аваад ингээд Умааны Бадмихам гэдэг энэ майныг унших юм ам тангараг авч. Гэвч ээж нь бол шашингүй үжилдэг юм байж. Сүсэггүй. За ингээ ээж нь таал ус учраас ээжийнхэн одоо молон тойны намтрыг санаад тийм молон тойны тэр жүжиг зохиолыг бодоод за тэгээд энэ одоо ээжийнхэн сүнсэнд хэрхэн туслах тухай нэг юм одоо сайхан майн хөгжөөл гаргая гэж шийдээд энэ майн хөгжөөлийг гаргасан. За энэ майн хөгжөөл бол Монголын бүх газар нутагт дэлгэрсэн. За тэгээд энэ одоо майнд ямар учир утгатай зүйл гардаг вэ гэхлээр одоо молон тойны ээж бол нүүлэх үлдэг, сүзэггүй, үүлийн үрд итгэдэггүй хүн байсан учраас 18 тамийн ёроолд унсан. За ингээд унсан учраас бол молон тойн очиод ээжигээ үүрээд тэгээд Деважингийн оронд авчиж сүнсийг нь юулж байгаа тухай энэ майнд гардаг. За ингээд явж явах төртөл ээж бол өөрөө үнэн л одоо тэр сүсэггүй буруу чанх буруу үзэлтэйгээ хэвээрээ байсан. Хүүгээ өөрөө явж яхад хөлийнхэн одоо хурууны саллаа гараад цэцгийн толгой тасж ирсэн гэж намтарт нь бол гардаг. За ингэсээр энэ одоо молон тойны майнын одоо Монголын нийгэм соёлд үзүүлсэн ямар нөлөө байдаг юм бэ гэхэлэр яг тэр нэг түүхэн эргэлтийн үед өөгийн шашиныг халаад Бурхны шашин авч явах тэр үед бол нийт олонд энэ майныг энэ Бурхны шашныг үүлийн үрийг шалтгаан үрийн барилгыг үзүүлсэн. Тэгээд энэ хойд нас энэ зурлын хавцааг үзүүлсэн ийм сайхан утгатай үлгэртэй. Энэ одоо майнад одоо сураад явхад одоо үздэг тийм сайхан зурагтай молон тойны намтар гэдэг тийм сайхан судартай. Ингэж Монгол дэлгэрсэн. Энэ л одоо манай Монголын соёлын салшгүй нэг хэсэг.
Монгол жибуугийн ээжийнхээ ачийг хариулсан түүхээс сүсэглэн дэлгэрсэн молом тойны маань нь өөд болсон ээжигээ инхчингийн сайхан оронд мэдлэхийн ёроолыг өргөхийн зэрэгцээ. Амьд яваа ээжийнхээ ачийг хариулан хайрлах мөн үхэл буюу монх бусын тухай сануулан сэрээж байдаг гүн ихийн бясалгал юм аа. Хийн ачийг хариулах одоо бурхан багшийн төрүүлсэн ээж нь 33 тэнгэрийн оронд очиж төрсөн байсан. Тийм учраас хийн ачийг хариулж очиж одоо бурханы энэ төгс гэгэрлийн замд оруулж ном айлдаж ингэж сайхан одоо дайснаа дарсан хэлэнцэд нүгэл явсан байгааг дарж дайснаа дарсан юм хотогт болоож улам дэвшүүлж одоо төгс гэгэрлийн замд оруулсан их ачийг хариулсан ийм хоёр чухал үйл явдал болсон ийм байдаг. Энэ өдөр буян чуулганыг хурааж ингэж одоо буйны үеэр ингэж өнгөрөөдөг ийм сайхан өдөр байгаа юм. Тэгэхээр энэ өдөр бол одоо хамгийн их аав ээжийн ачийг хариулж байгаа явдал бол юу гэхтэй зэрэг үр хүүхэд биднүүд нүгэл хийхгүй байх. Аав ээжийнхаа нэр төрийг сайхан авч явж тэр одоо дуурсагдах нэрийг сайхан авчихын дээр явчихын дээрээс үр хүүхэд болсон биднүүд буян чуулганыг хурааж нүглийг төвчиж ингэж чадчихснараа бол тэдгээр одоо аав ээж болж явсан тэр улсуудад бол асар их хэрэг болдог. Шүтэн барилгын холбоогоор одоо буян чуулганыг хураадаг юм. Тийм учраас энэ өдөр бол аав ээжийнхаа одоо ачийг санаж буяныг хурааж аав ээжидээ одоо энэ дуган сүмдээ нэрж сайхан одоо ерөөл маань айлтгаж тэднүүдийн дурсахын хажуугаар амьд сүрэн байгаа аав ээжидээ баяр талархал илэрхийлж төвд Монголын оронд лалаа бэмдүүлсэн буюу өнөөдрийн өдөр бол гэр орноо цэвэрлэдэг, дуган сүмээ сайхан цэвэрхэн байлгадаг, зул хүжээ өргөдөг, цэвэр ариун сайхан байлгадаг. Тэрнээс гадна бол бие хэл сэтгэл гурвын ариун цэврийг барьдаг, нүгэл үйлддэг, буян чуулганыг хурааж яадаг ийм одоо уламжил тогтсон. Тэрвэрээ бол энэ их цаг буюу энэ дүүцэн өдөр хийсэн буян бол хэдэн 10 сая жаваагаараа үржидэг. Бас нөгөө эсрэгээрээ нүгэл үлдэх юм бол хэдэн сая жаваагаар одоо нүгэл хураадаг, аривддаг, нүгэл аривддаг. Тийм учраас бол энэ өдөр маш чухалжилж ирсэн бурхны шавнар бол ингэж одоо их чухалжилж ирсэн. Аав ээжидээ хайр хүндэтгэлээ хайртай шүү гэж хэлдэг юм ахэд би танд хайртай гэдгийг сэтгэл зүрх би хэл сэтгэл гурвын хөдөлгөөнөөр илэрхийлээд нэг баярлуулчихад бол гомн их буян хураах ийм өдөр байгаа юм. Бурхан багш Тэнгэрийн орноос намрын адаг сарын 22-ны өдөр бууж ирсэн. Тэгтэн одоо 3 сар Тэнгэрийн орн заларч чад. Тэгээ энэ одоо шавнар нь асар их өсөн хүлээж бурхан багш зэ ирэх бол гэж ингэж өсөн хүлээд сүгжин нэмтэргүүтээ хаадууд одоо бурхан багшийн суудлыг оруулж исэн монголжив гэдэг бодисод бат хандаж бурхан багшийг одоо өтөр түргэн заларж ирэх болтугай одоо яагаад ийм удаан заларч байна вэ? Бид санаж байна, өсөж байна. Бурхан багшийнхаа гэж ингэж айлтгсны улмаас Ред хувилгааны манлай Монгол жибүүгээр 32 урчинг дагуулan 33 тэнгэрийн оронд очиж усны хөвөөнөө тусах бурхан багшийн босоод үрсийг цагаан зандан мотоор бүтээлгэн Удиана хаанда өгч нийтийн шүтэн болгосон нь зандан 100 хэмээн алдаршсан бэлээ. Зандан 100 бурхан нь хамаг төрлөختнийг самсаараа хорвоогийн хүлээс тойргоос гítэлгэн чөлөөлөхийн тулд баруун гартаа авралыг хайрлах уу хэмээх мутралгыг
амаг амьтныг амар амгаланд оршоох дээдийн сайныг өгөгч хэмээх мутралгыг тус тус мутралсан байдаг. Ээжийнхэн ачийг хариулаад 33 тэнгэрийн орноос бурхан багшийг буун ирэхэд зандан зүүвэр 6 алхам угтан очиж мэхийн залбирахад бурхан багш вэр адис өвгөнгөө намайг нирванд одсноос хойш энэ зандан зуутай учирсан хэм бүхэн надтай биеэр уулзсан мэт адис жанлавтай химээсэн түүхтэй. Очир төхөлгөн, очир дараа, хэрүүга дэмчиг, очирвайн бурхад, дээдийн номоо, тэмэнжиндэ ачааллан, гал шанхат Монгол живуугийнхан эх нутгаада тэмцэн нүүдэлсээр Өмнө Говь аймгийн Алтан уулаар төвлөн говийн бүс нутгаар нутаглан суужээ гэсэн буурал түүхийн шаштар бий. За тэгээд энэ одоо бүх бурхны одоо бүх язгууруудын болвол язгууруудыг нэгдэх юм бол юунд одоо нэгдэх вэ гэдэг дээр очир дэрд одоо нэгднэ. Тэгэхээр бурхан багш гэсэн нууц тарныхаа номыг болоод очир дэрийн дүрд одоо хувилж номлосон юм аа. За тиймээс бол хамгийн эхлээд бол энэ одоо очир дээр бурхнаас одоо наашаага одоо очир дээр бурхан одоо хэрүүга явын бурхны одоо мөн чанарт одоо хувраад энэ одоо уламжлалыг бол одоо айлтсан. За тэгээд тэрнийг нь одоо наашаагаан бол дамжуулсан одоо гол одоо дамжлагын эзэн нь бол очирван юм. Одоо яагаад тэгдгийм бэ гэхдээ зэрэг бол бурхан багш хэрүүга бурхны одоо авшгийг бол 33 тэнгэрийн оронд одоо айдсан гэсэн ийм одоо түүх байдаг. За тэгээд тэр 33 тэнгэрийн оронд хэрүүга бурхны одоо авшгийг одоо айдахдаа хот мандлаан одоо бүтээгээд тэгээд тэр хот мандлаан бол хураалгүй одоо орхисон юм аа гэж ингэж одоо үздэг. Тэгээд тэр хот мандлынх нь одоо тэр яг зүүн үүд нь болвол манай одоо энэ дэлхий рүү одоо замбуу төв рүү одоо хараад одоо байж байгаа. Тэгээд одоо жишээлх юм бол жишээл одоо далайн өгч дүүнхрийн ван одоо тавиад дараа нь тэгээд дүүнхрийн одоо хот мандлыг одоо ингээд өнгөт одоо элсээр ингээд маш сайхан номын ёсны дагуу одоо бүтээгээд одоо бурхны шашин хичнээн одоо ингэж одоо доройтсон ч гэсэн цаг хичнээн цөөн болсон ч гэсэн хэрүүга бурхны одоо ач чанал болвол хэвээрээ одоо байх юм аа. Энэ одоо номын одоо хүч чадал тэр одоо ач тэд нь бол ерөөсөн одоо доройтохгүй. Хэрүүга бурхны ов их соёлыг энэ их Монгол улсдаа залан уй улраан залгамжлуулан уламжлуул хэмээн эзэн богд Чингис хааны зарилгалснаар түүний хөвгүүд ач нар нь тухайн үеийн төвдийн орноос хэрүүга дэмчгийн дамжлагыг залан авчирч уламжлан өвлсөн түүхтэй. 콩들 대선 나부배 강화를 자리에 최고 군진 림진기 대선 나부배 양시 소울 능긴 예외 전진 맞을 수도 중사. За халахч эвзэн дам болвол нагуува ёсны одоо дэмжгийн одоо бяцлаглыг бол төр тутамдаа одоо хийж байсан. Түүнтэй маш их одоо холбоотой ийм одоо лам юм аа. Эрт цагт дамцаг доржийн хувилгаан явсан хувилаа сэцэн хаан Брагри хамб дамцаг доржиж түүний шав говийн дошгон ноён худагт данзан арвж авэрч хэрүүга дэмчгийн ам тангарахтай дээрхийн гэгээнүүд байлаа. Гэвч хэрүүга дэмчгийн адис жамлав шүтэн барилдлагатай энэ л газар оронд нь данзан арвжаа худагтын бүтээж босгосон дэмчгийн хээдийг цусан зам татуулсан улс төрийн улаан шуурга эвдэн сүйтгэсэн тэр балар харанхуй түүхийг та бид мартах ёсгүй. Гэвч
Энэ л харанхуй балар цагийн өөрийн гэгээн болон Бурхны их өв соёлынхон гэгээн гэрлийг урин залж хүмүүний ажнаа тэрвэр Дэмчигийн хээдэ сэргэн босгосон түүхтэй. Эрууга Дэмчиг Бурхныг залан дээдэлж яв хэмээсэн эзэн богд Чингис хааныхаа гэрээс зарилгаар инхүү та бид Дэмчигийн ариун хээдэд хуран чуулцгааж амар амгалангийн агаараар амьсгалан залбирцгаадаг бэлээ. Дэмчигийн хээдэд морилсон хэм боловч Бурхан багшийн авшигласан Эрууга Дэмчигийн адис жанлваас хүртцгээдэг. Дэмчиг Бурхны амар амгалангаар амьсгалан залбирцгаадаг. Амар амгалангийн гэгээн орд болсон Дэмчигийн хээдэд ирсэн хүн бүхэнд 33 тэнгэрийн оронд байх Эрууга Дэмчигийн хот мандалд очиж мөнхрөх үүд хаалга нь нээгддэг. Энэ л үүд хаалгаар орсон хүн бүхэн аяа сайхан аавал ээжийнхээ ачийн ихийг санан инэрч амьдын их учрал аавал ээжийдээ залбиран мөрөгдөг.